Монгол орны хамгийн хүйтэн, хамгийн ноцлог нутаг гэгддэг Дархтын хотхоор өвлөө улиралтын агаарын хэм хасах 40, бүр хасах 50 градус хүрч цас мөсөн ертөнц мэт болдог. Яг одоо гадаа цаг агаар хасах 45 градусын хэмтэй хүйтэн байна. Гэвч ийм хатуу ширүүн байгаль донд хэдэн 100 жилийн турш байгальтайгаа цогцсон амьдарсаар ирсэн нэгэн өрмөц арт түмэн. Тэд бол цаатан хүмүүс гэлээ. Ах яг өглөө гэрээсээ гараад ингээ харсан чинь нартай мөртөө цас ороод. Гэснээр ингээд бараг 30-40 цаа бог ирцээ. Амар гоё өглөө байдаг шүү дээ. Энэ удаад бид Хөвсгөл аймгийн Цагаан Нуурс сумаас цааш зүүн тайгыг зорж цаатай айл зочлон өвлийн амьдралтай танилцахаар ирлээ. Бид цаа богоонж, тайгын гүн рүү аялж, хасах 40 эмийн хүүтэнд уртсан тоонж, цаатан хүмүүсийн өдөр тутмын амьдралыг өөрсдийн нүдээр үзэх болно. Ингээд Монголын хойд хязгаар тайгын гүн рүү хамтдаа аялцгаая. Let's go! За хаурж явна. Анда сууч. Окей. Бүгд яваарай. За, сайн барайгаа миний гоо. За. Яваарай. Хастгүй. Яа. Машин яачва. Машин суусаа миний гоо. Гойна. Турху хаа. Хүрья. Энэ машин нэг л биш ээ. Хөвсгөл аймгийн Цагаан Нуурс сумаас энэ өглөөний мэндийг хүргэе. Тэгэхээр яг одоо гадаа цаг агаар хасах 45 градусын хэмтэй хүйтэн байна. Багийн маань бас нэлээд түрж үзлээ астгүй, манилдч үзлээ астгүй. Чагнаа. Тэгэхээр энд яг юу болоод байгааг сайн ойлгохгүй байна. Би жолооч биш байгаа, туслах жолооч болохоор ер нь байдлыг ажиглаад зогсож байна. Би бодохтой андаа гэрэлний дэвсэн байж магадгүй. Гэрэлний дэвсэн. Асгүй байж магадгүй. Гэлний дэвсэн. За. Одоо өглөөний 11 цаг болж байгаа. Боловч гадаа цаг агаар маш хүйтэн байна. Тэгээ өнөөдрийн цаг агаар маш их цастай болохоор аялын бэлтгэлээ маш сайн базаах ёстой. Тэгээ манай хэд хойно хоц цавцаа өнгөлүүлээд манай хэд ачаагаа ачаад бензинээ хийгээд ерөөдөө дараагийн аялалтаа бэлдээ байж байна. Тэгэхээр бид хэд өчтөр юу яасан байгаа? Өмнөх бичлэгийг үзсэн бол бид хэд Дархтын 3 сумын нэг болох Улаан ус сумаасаа яваад замдаа бас хэд хэдэн байгалийн үзэсгэлэнтэй газрууд үзээд урчин Цагаан Нуурс суман дээр шөнийн 10 цаг болж байхад ирсэн. Тэгээ өнөөдөр бас маш нэгэн гоё адлын явдалтай, жоохон сорилттой аялал бидний хүлээж байгаа. Янз. Видео шүү. Дээрээс нь ингээд бид нэг 80 литрийн нөөц бензин чи. Яагаад тэгэхээр бид нар Монголын хамгийн хойдлын суманд явж байгаа. Ямар нэгэн байдлаар хайлтны суман дээр бензин алдахгүй байхад дараагийн суман дээр аюулгүй хөргөж өгөх нь хамгийн чухал тийм. Тэгээ сая сарын өмнө бол бензин тасраад нэлээд хэцүү байлаа шүү дээ. Одоо гайг болцсон тэгээд ихтэй нөөцтэй. Одоо энэгээр ерөөхдөө тайга үлцээ сумаар явах юм уу? Зөв. Тэгээ одоо энэгээр одоо тайга ороод Эренчлэн бороод бараг улаан болох тийм. За бид Цагаан Нуурс суман дээр урчин нэрээ тоонсон. Тэгээд үнэхээр гоё. Тухтаа амарлаа. Тэгээд 1960 оны буудал амарч яав гэдээ бас хаана онч уу гэдгийг сайн мэдэхгүй байна. Тэгэхээр буудлын эзэн ахтай гоё ярилцаад түүхийн гоё яриулъя гэж бодлоо. Тэгээд ахын нэр юм бэ? Тавгаа гэдэг. Тавгаа гэдэг. Яг гурав дээр моч бол 60 жил ургасан мод байхгүй. 60 жил ургацаач бодоагүй чинь бас мятран томод байгаа шүү дээ. Тухайн үед уулнаас авч ирсэн. 60 жил болсон мод. Тэгэхээр ч одоо энэ Туваа улсын одоо анх хэрэгтэн бий болсон одоо ямар чанарт энэ байшин гарна. Энэ цаатантай холбогдолтой бүгд нь гарна. Чи нэг түүхэн одоо жинхэнэ цаатан хэрэгтэн анхнах нь одоо соёлын төв. Тэгээ нөгөө үзээр нь одоо засаг даргаах нь нэг байл одоогоор даргаах нь байсан. Тэсэн байшин. Одоо за энэ юу бол 60 онд одоо Цэцэнбэл даргын
одоо үүрэг тушаалаар цаатар иргэдийг соёлжуулах, нийгэмшүүлэх те пассворт олох зорилгоор ингээд соёлын төв болгож байсан. Яг тийм. Тэгээд та одоо энэ барилгыг ер нь одоо өмч хөвчлөлийн үеэр худалдаж авч ирсэн үү? Яаж авч ирсэн? Энэ захиргааны бууд байсан. Ямар буудаа? Захиргааны. Захиргааны. Зах зээлийн үеч нэг хувьд гараад захиргааны бууд болохгүй. Та сүүлийн үед нэг энэ харьяцаг уусаас нэг нь зарсан байсан гурвшин. Гадны хүн зарсан байна. Би нэг иргэдээд шүүхэд өгсөн чи орнуудаа хүмүүд байхсагаад шүүх надад олгож өгсөн. Гоё штэ. Чимбэр анхных нь баг буудалдаа цагаан орсон маа. Анхны бууд. Тэгээд та ер нь шүүхэд хэмжлэл гаргасан хүн учраас ингээд бас олгох тийм чиглэл гаргасан шүү дээ. Тэр Ахад энэхүү өмчийг өгсөн. Цагаан нуур сумын захиргаанд маш их баярлалаа. Одоо хүртэл миний ах штэ чи. Танаас ах юм байна шүү дээ. Надад 2 3 ах. Миний ах байхгүй. Цэдэн маань ахагаа 150 кг голоо 5 хашаа штэ. Тэрс голтой төмөр байсан. 80 он чи цэдэн ба нэлэн багшин толгой байсан. Минийч голтой. Одоо тэгээ алга болцсон бай. Би одоо энэ цэдэн бал дараагаа зурх гэдэг энэ. тэгвэл юу яаж Цэдэн балаа зурх. гоё төмөр дээр ингээд нэг Төмөр ингээд авчир. Яг зөвөр тийх юм байна. Өөр чигээр гоё сэдв байна. Казахстаны алматы тиймэрхүү юуны юм зөндөө байт юм лээ. Казахстаны алматы ороод хийдгүүл тиймэрхүү юмур гараар нь ингээд хийлээд хийдэг юм. Би хэрвээ Казахстаны алматы яваад хийлгээд аваад ирээ. Гэрэлтэй тэгвэл чи чад энэ дэр нэ аавн дөө. Сэдэн балан та баярлалаа тань сайхан аялцгаарай. Тий. Яг сонирхолтой гоё түүхээ яваалцсанд баярлалаа тэгээд. Бид эдийн аялал ингээд бас эхэлж байна. Сайхан аялаарай тэгээд цас орж байна. За захтаа амжилт хүсье. За сайхан Одоо аялаарай. аялагчдын гоё дулаан хонуулчаа зөндөө их баярлалаа. Шинэ манайд бүр халууцаад бүр хаалга балгад нүдээд бүр амар болсон. За бид хэд ингээд дараагийн зоонд гарах гэж байна. Манай ачаагааж ихэж байна. Энэ ачааг чи өдөр болгон буулгаад өдөр болгон буцааж хичиж байгаа шүү дээ. Манай байгаль хамгаалагч гэхгүй. Хоёр мундаг залуучууд. Яа. За, түрүү ядарч гин үү? Юу хийсэн гэж ядрах вэ? Тийм шүү дээ. Би ядраагүй гайгүй. Гэхдээ дажгүй. Ер нь аялал ямар амар ойроос үчтэй. Бид нар бүгдийг сүнөн, бид нар бүгдийг бүртээ. Бид нар бүгдийг сүнön, бид нар бүгдийг бүртээ. Let's go. Let's go. Алтан шаргал нарыг аргамжгүй боломанданда агдаг тайрдан өнчрөч ээжигээ санахад хоёудаа хоёж Учми шаргал нарыг уургалахгүй боломанданда удаан тайрдан ганцаардаач чамайга санахад хоёудаа хой өндөр тагийн мөргийг хой үйл дайсч чадахгүй хой үнэн чи санаагаараа явахата хой Цагаан нуур сумаасаа энэ шиг зүүн тайг руу 40 орчим минут буюу одоо нэг 20-30 км явах юм байна. За аягүй хурдан яваад очино. Тэгээд манайхан ингээд бүгд сайхан дулаан хувцалцсан ингээд жимбицээ явж байгааз. Манай төрөө мэдээж жолоогоо байрна. Барьсаар л байгаа. Ерөөсө хотоос гарснаас хойш ерөөсө төрөө л бариад байгаа. Тэгээд жолоо дажгүй төрөө. Тайгын зам ер нь хэр вэ? Тайгар гойдлоо яг ороогүй байх шиг байна. Одоо яг одоо л яг нууран дээр явж байна. Тэгээд гэтээ нөгөө яг хөрсгөл зэрэг дээр нөгөө цагаан нууран дээр гүрээ яг явж байна. Эндээс мэлээ өөр хэлж чинь. Тайгын зам ер нь бас төсөөснөөс гайгүй тий. Амар гайгүй. Яг энэ жил нөгөө цаасыг орсон тэгээд машин их явсан болохоор цас ороод машин дээрээс нь тагтаршуулаад бүр ингээд замыг баг энэ айгүй гоё жижиг машин ч хүртэл явахаар тийм ээ. аюултай мэдээж хол ирцэг чинь. Гадаа бас мэдээж хүүтэн байгаа. Цас өнөөдөр ч ингээ орох юм шиг байна. Гадаа нэг сааралцсан ман дунд л бид явж байна. Тэгээ уулыг бол би олж харж чадахгүй байна. Уул улсын харагдахгүй байна. Тэгэхээр Зүгээр л цавцгаа гэж. цав цагаан ерөөс нь яг хойд мөсөн далай, урд мөсөн далайд манайд явж байгаа юм шиг л байна яг үнэндээ. За тэгээд удахгүй бүгдээ зүүн тайг дээр уулзцгаая. Тэнд бас зөндөө олон гой сони ачин зүйлс байгаа хаа. Тэнгэрийн шаргал нарыг тэглэхгүй боломанданда тэрслүү хүлээн ташигдаа
боломанданда орцог хүмүүнд хашигдаач хорвог бодхоо ожохон хой өндөр тайрын мэрэгжий хой уир дайрч чадахгүй хой үнэн чи санаараа явах. За өнөөш нь нэлээ хүүтэн онохнэ. Энэ манай нохооны үүр байгаа. Тэгээ би бас хонж болдог. Өнөөш нь тэгэхээр би нохоотойгоо хамт энэ урцанд хонохоор байгаа. Тэгээд удахгүй манай гэртээ танилцсанаа. Наараа. Надтай шатсан угаас тэнаараа. Миний хонох гэр надтай шатсан. Энэ доторт нь ингээд унтах гуцтай, мишоктой. Тэгээ ямар цас байхгүй айгүй дулаахан. Алтан шаргал нарыг аргамч боломанданда агдаг тайртан ончрооч ээжигээ санахад Хойно гойдро. Цаабог пив ууд юм уу үзье. За. Ай би жоохон. Оо чи биш ээ наа. Бид нөө зүүн тайх дээр ирсэн байгаа. Тэгээд аялагч бэг ихтэй уулзлаа. Анх энд хэдэн авцын групп аяллаар явж байна. Би ч яг 33 тавьчих. 33-уулаа. Та хэдэн жил одоо групп аялал хийж байна юм? Гори 20 жил хийсэн шүү. Өөрөө ингээ 25 жил аялаад 20 жил ер нь аялж уучлаа дотоод аялж уучлаа. Тэгэл яваад шүү дээ. Одоо групп аялал одоо хүмүүсийг гайд хийгээд авч явах одоо энэ байгаль дээрхтэй одоо хэрцмаа өвлийн зүүн тайгад ирэхийн хамгийн гоё зүйл нь яг юу вэ? Ерөөсөө хүмүүс надаас 20 хэдэн жил аялахад нэг юм асуудаг байхгүй. Монгол орны хаана гоё юу гэж. Би тэгээд онцлогоос хамаараад өвөл хаана гоё байх хэрэгтэй юм те. Хаана илүү очвол зун хаана гоё, хавар хаана тэгээд мэдэрч очих гоё. Тэгээд өвлийн хөвсгөл гэдэг бол хамгийн бест. Next энэ агаар бол тасархаа. Хоёрдугаарт нь дэлхий дээр байгаа цөөхөн уулын хүмүүс гэж бид нар ярьдаг цаатан түмэн. Тэгээ энэ цаагаа хариулж байгаа энэ хэв амьдралын хэв маяг энэ чинь Монгол ганцхан хөвсгөл байх тий. Дэлхий дээр хамгийн ховор. Тэгээ энэ чинь өөрөө дахин давтуулчихгүй. Тэгээд өөр хөвсгөлийн олон байгаль байгаа ш тийм ээ. Одоо ингээ монголоор явж хамжаагүй олон хүмүүс байдаг шүү дээ. Аялж үзээг одоо өвлийн хүслийг үзээгүй ч гэдэг юм уу. Тэнгүүд та ингээд монголоор явдаггүй хүмүүс те Монголын байгалийн үнцнийг мэддэг хүмүүс нэг час хийсэн хитэн үг хэлээд аялах хүслийн төрөлт үг хэлээч. Хүмүүсийн хувьд ихэвчлэн Facebook дээр зар тавихлаар хөлж өгнө гэдэг байхгүй. Тэгээ яагаад гэвэл энд хүн амьдарч байгаа, хүүхэд амьдарч байгаа. Тийм учраас зүгээр л амьдралдаа хамгийн том дурсамж бүсэхийг өсвөл тайгаар аял, хөвсгөлөөр аял, даарчууж, өлсөж, цангаж, инээж, жаргаж аял. Тэгээд өөр юу ч аахгүй тийм ээ. Тэр даарах нь гоё. Тэгэхээр хүмүүс энд чи хүүхэд амьдарч байгаа, хүн амьдарч байгаа. Энд амьдрал байгаа учраас тэр якутын хүүтэн шиг биш байхгүй Монголын. Тийм учраас бүх юм амсна гэдэг чинь өвөл хамгийн гоё. Яг үнэхээр бүгдийг мэдэрч дээ те. Даарч जैन, хурж जैन, баярлж जैन, доглож जैन, уйлж जैन, дуулж जैन, бүжиглж जैन. Тэрийг бүгдийг нь мэдэр нэг дор мэдэр гэдэг бол гоё шүү. Өөр юу ч аахгүй шүү те. За. Гоё. За зөвхөн аялт нь Томастай амжилттай. За амжилт хүсье. За иргэн уулзах юм. За. Ардмор цаа богомог орж ирээд энэ багийн орж. Танилцаад. Оо юу. Манай багийн танилцаараа энэ зүүн тайгын байгаль хамгаалагчаар одоо 20 жил ажиллаж байгаа. Сайхан байна. Одоо жоохон бөгнөлөд гэх гинэ. Цаанууд яг ирсэн болохоор зураг морог гээд. Тэгээ энэ хүмүүс нь одоо үзэгчнэрээ яах байгаа болохоор бүр нотхи гараад цаамаа бас гоё байгаа шүү дээ. чирийг бөгнүүлээд аваад. Би наваар мордоод бөгнөлөд тэр. Ажилтаа бас. За тэгээ баярлаа. За cheers. За cheers. Окей, thank you баярлаа. Кера. Чууд ирлээ шаасан. Хаач явсан Кера. Юу. Шууд дугаар хийсэн. Одоо энэ чизээ. За бид цагаан урс сумаас нэг цаг орчим яваад зүүн тайх буюу одоо дайрагчийн гэртээ орж ирээ байж байна. Тэгээ багаахын хамгийн эртний одоо тайрны танил хүмүүсийн нэг юм байна. Тэгээд бид тэдийг бүгдийг нь дагуулад ийм нэгэн гоё урцны гоё айлд орж ирж байна. Би одоо амьдралтаа баг анх удаа яг ийм гоё дохичсон урцтай айлд ихж орж ирж байна. Тэгээд орж ирсэн чинь амар гоё тухтай санагдаж байна. Би ч урц ихэр зөвхөн бирзент тэгэл нөгөө дотроо баг ингээд хоосон байдгаар төсөөлөдсөн байхгүй юм тийшний хонж исэн.
Тэгсэн чинь айгуугаа ингээд тухтай гоё санагч जैन. Ичдэг тайгаад амьдрахын хамгийн гоё зүйл нь юу вэ? Ингээд та ингээд насаараа олон жил ийм хүнд хэцүү нөхцөл байдалд амьдарч байгаа шүү дээ. Тэгээд баргийн хүн бол ингээд амьдарч чадхааргүй те. Бид 9 бараг за бага хахаас босдно. Бид бараг ер нь тэгэл орцод тонхоо, байшин тонхоо гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр чи нэг орц гэдэг орц гинэ. За sorry. Орцод тонхоо, байшин тонхоо гэдэг дээр ингээд том хуваагдчих жоохгүй юу. Тэгэхээр таны урцанд ингээ олон жил амьдарч байна. Энд хүнд хэцүү нөхцөлд амьдарч байна. Тэгээд энд амьдрахын одоо хамгийн гоё зүйл нь юу вэ? Тэгээд тайгаад амьдрах юм. Одоо тайганд амьдрах дээр одоо би одоо насаараа айлал баг хүүхэд насаа хэлээд эдээ зэрэгтэй дави урцанд амьдрсан. Одоо миний хамгийн одоо сайн гоё юу ингээ. Гоё зүйл нь тэгээд одоо цаамалаад урцан одоо энэ урцанд амьдарч байгаа тэр гоё сайн санагддаг. Та даарж байна уу? Ер нь даарах уу? Одоо хасах 40 градус урцанд тонхоор даарахгүй юу? Даарах. Даарах уу? Цагийн одоо сүү гэж байгаа тийм. Сүүгээр байгаа болов цагийн сүү гэж. Сүүгээр юу гарах уу? Ааруул гэж байна уу? Ээзгийн ааруул тараг. Одоо цаанагаас саагаад одоо хөөрөөлээд уу. Одоо тараг бүрж юу. Бяслаг шахаж идэв. Бүхэл юм ийгэн тийм. Бүгд юм бүгд ааруул гэдэг бүгд. Цааны айраг гэж байна уу? Айраг гэж байхгүй юу? Цааны шими айрах гэж байна уумаар авах юм. Тэр үед чинь одоо тэр шимэн арх гэдэг яаж одоо хийж бид нар байх цагт бид нар аваад ярьдаг байсан юм. Одоо тэр соёл боломжтой байхгүй болсон байна тийм. Мартагдсан юм шүү. Одоо тэр үед чинь тэр тийм одоо тийм юу хийхэд одоо юу шингэ нэр мэшингэ тийм хийхэд хийгээд ууж байна. 7 хоног согтог явдаг. Согтон гаргах. Нэг уучаар 7 хоног согтоо явдаг. 7 хоног согтоо явдаг. Одоо тийм учраас тэр өвгөдтэй тэр аавэж байгаа боожсэн гэ. Айгуу хүчтэй архивсэн үстэй тий. Одоо тэр Мариам банкгаа тэгээд одоо боожсэн гэж ярьдаг. Би нөгөө хөвсглийн цагаан хөрс хүн биш үү? Тэн чинь нөгөө Монгол архиараа Монголын хамгийн алдартай газар юм байна. Айл руу оронгууд айл цай өгдөн штэ. Тэс чи тэр айл ингээд Монгол арх өгöd байхгүй шимээр. Тэгэл нөгөө нутгийн хүмүүс нь ингээд харангууд дандаа ингээд нэг жоохон халтсан хүмүүс явдаг. Би энэ хараа ороод ерөөс Монгол арх аваад. Тэгээ одоо нэг айл руу оронгууд ингээд том цав байдэн штэ. Айрыг хийдэг байтал тэнд ингээд 40-50 литр Монгол арх байгаа байхгүй юу? Тэгэхээр яг тэгдэм билээ. Тэгэхээр энд бас Монгол арх байсан юм тий. Тэр үедээ байсан. Тэр одоо тийм одоо хийж чаддаг хүн чиг байх юм мэддэг хүн чиг. Би нөгөө нэг хойно очичоод нэг айлд 100 явж байгаад нэг өрөм хаталтаж аваад л за сайхан цааны өрөм идэ гээл. Яг итгэл яасан ч нэг амар хурц. Жохон идэнгүүт ер нь ингээд дотор ингээд тослог бэлбэрнэл тий. Тэгээ ингээд нэг талыг нь идчихээд талыг нь үлдээсэн мэс. Тэгэл урцанд ингээд голдоо нэг ширээн тавьчаал өглөө босоод ирсэн чил нөгөө 5 дэх өрөм маань хоосорцсон байд. Тэгээ өрөм маань хоосорцсон бахаар нь ингээд цуг явж исэн усуудаас энэ шүн хин өрөм идчихвэ гэх. Өрөмөө хайгаал өглөө цайн дээр идэв гэж бодсон. Тэгсэн чинь өрөм маань байхгүй. Тэгсэн чинь шүн нөгөө нохоо орж ирээ бүгдээ сайхан болоо гайцсан. Нохооноо одоо юм уртан гэртээ тань юм үлдээдэг гэм ичигдэг. Одоо манай энтхийн нохоонууд чинь одоо дээр үеэсээ ингээд хөвчөөр явдаг юм одоо Оросын лайка төрлийн нохоонууд гэхгүй. Одоо анги өрөөнд явдаг төрлийн. Одоо та харах юм бол нохоонууд ихэнх нь хар зүстэй. Одоо Оросын лайканууд тийм байдаг ш ангийн. Тийм төрлийн нохоонууд. Тэгээ ер нь бол одоо нөгөө нэг хоол одоо баг тагч хэлэх ингээд янз бүрийн юм бол шууд холгаалал авах чинь тий. Тэвцээ. Татгалан байгаа юм шиг. Байгаа. За ингээд. Анишчиш. What? Уй. Оо, энэ үртэл ирнэ штэ дайзаа. За маа. Энэ үртэл. Иш. Оо. За мондаг. Мондаг шүү. Одоо алт тарагч байгаа урц уугац энэ болохоор нохоондоо зориулж ингэж урц хийж өгд юм байна. Ягаад тэгэхээр энд чинь шөндөө 40-45 градус хүйтэн онж байгаа. Тэгээд нохоо ч амьтан шүү дээ. Энд чаваас ингэж амьд байгаа гэж даарж байгаа. Бүхэл настаа. Нохоо мэн бас даарн ядарн тий бас энэ чинь хүнээс ялгаа байхгүй. Тийм болохоор энэ айлууд нь ингэж нохоондоо урц хийж нохоогоо ингэж дааруулахгүй хамгаалж бас байд юм байна. Бас энэ амар гоё шүү тий. Нохоондоо урц хийн гэдэг чинь бас айгүй гоё шүү дээ.
өөрсдийнхөө амьдралдаа бас Тий. ингээд зохицолтой да тий. Тий. Тэгэхээр бүгдээрээ гоё амтан нохоогоо хайрлцсан шүү. Манай Шарковч одоо Манай айгу Шарковч. хөгшөө. Манай Бобиг нэр өгцөн. Манай Боб айгу хөгшөө хөрхий тэгээд гарч их залах уу? Бараг хуцдгоо. Бас царай хараад гарч ирлээ л дээ. Бид түрүү гарч ирсэн. Гараад ирлээ. Тэр Манай Бобби их өгөн цай орно. Тайгын нохоос айгүй тийм өтгөн өстэй байт юм байна. Энэ бүкс мөкс нь айгүй тийм том юм байна бас. онцлогоос Тэгээ онцлог нэг араасаа манай энэ Тийш хараа. тайгын нохтын Боби энэ даа соч. Сасо. Тэсо. Оцоо. Оо наш нөөл Оо яваа. тааш явсан. Оо яа. Мэнди тий хамгаалж Камер өгөлчгөө. За ийш ороо. Сайн уу талах байхгүй юу? Алх авсаа. Тусан. Энэ нөгөө манай Бобигийн хамгийн сайн найз нь гинэ. Тайгаад энэ хоёр хамгийн их нийлдэг гэж нас. Сүүл Манай мүлээр. Боби нөгөө нэг Боби жижиг Боби байхгүй. Тий. Том Бобийнхаа халааг аваад ингээ залуу ирж хүчтэй айгуу цоглог орширж байгаа. Тэр тайг харж байгаа юм бол би тайгын нохоо анх удаа харж байгаа байхгүй юу. Тэгээд хав хар их хөвчлөө өстэй байт юм байна. Энтхийн нохтын одоо цус нь одоо иймэрхүү байт юм болов. Агаан нь наашир ой. Наашир. Нэмэр ярьчих та. Окей ярьчих. Энэ нохонууд болохоор бүгдээрээ юм Орсын ан хийдэг ийм төрлийн нохонууд ямар үйлдвэрх гэлээ? Ямар үгүй юм бол. Алис биш үү дээ. Оо сүүл нь Тийм Ангирант юм байна. сүүлээс жоох муухай өнөр үнэртэй тах юм. өнөртөн те. Бид шүлээ харaalчаараа. Залуу байгаас те. Харж гинөө. Тий. Тайгын айл доороо иш нэг 2-3 нохоотой байдаг гэнэ. Одоо энэ хүү цаа бугаа болон одоо өөрсдөө юм араатай амтан аюултай нэг чон нохтоос хамгаалдаг гэдэг юм. Манай энэ имийг Тэр очих гурван Тэгээ ингээд хүүтэнд айгуу төсвөртэй эднэр чаа. Гэгүү. Нашаараа гэгүү. Манай яа. Гэгүү аганд гэгүү. Гэгүү аганд. За биднөө. За манай багийн ураа юу илээ? За явсаа. За хэдүүлээ энэ багтаа танилццгаая. Ямархуу багийн өрөө нэртэй баг байна. Сонирхъя. За манай багийн ураа бид нэр бүгдийг бүтээ. За явсаа. За биднөө. Яа. Бадаштай одоо. Бадаштай зүгээрөө. Вау, таштай ой. Гайгүй яшаарэ. Гайгүй юу? Гайгүй юу? Ойсно. Ой. Ахио фо. Яа нэрэ битна. Явсаа. Танаа багийн өрөө. Би чадна. За. Дугэ алчуу. Яа. Гэгүү. Нашаараа гэгүү. За манайхаа энд бугыг хоёр хөл дээр нь ингэ дээшээ босгож байгааг хараарай. Би яах юм бэ? Бидэд тайгын шинэ найзуудтай болсон. Тэгээд манай шинэ найзуудаа танилцуулах юм бол эхнээсээ ингээд манай Сака, Соко, Суки да тэгээд агаан донор энд амьдардаг уу? Хэдэн настай агаан доо? Би 9 настай. Энд хүүтэд ингэж амьдрах ямар байна? Гоё. Чи даарч гин үү? Даарч гин байгаа дөө. заримдаа дарнуудаар гитар Даарахгүй байна уу? Агаан доо найз охинтой юу? үгүй. Найз хүн байхгүй юм уу? 12 дэх агаан найз охинтой байсан шүү дээ. Байхгүй юу? Аваа тавилцъя. Хэн блэ? Гана. Улаан гана тий. За, фитнес дээр гана. Фитнес дээр үү? Найз охинтой юу? Хорошо юу? Ой, тамаагүй. Даарч нөө. Агаан доо нэш орох. Дэшээс огч. Одоо гоё цаагаа маллаад ингээ амьдрсэн бодлоо гэжтэй. Яагаад тулгаад байна вэ? Таад ирээдүйд юу яах вэ? 20 жилийн дараа ингээд цаа бугаа гоё ингээд унаад ингээд энд амьдрна гэж бодож байна. Уцандаа гоё цаа бугаа ингээ гоё бүгдээрээ хамтдаа цаа бугаа тэжээгээд
Бодож байна уу? Ирээдүйд хэдэн цаа бухтай болохыг мөрөөдж байна? 1000 цаа бухтай болох юм уу? 1000 цаа бухтай. Камер руу орж чад. 1000 цаа бухтай болоо. Нэг хоёр ий гэж хэлээ. Би бүгдээрээ 1000 цаа бухтай болох болоо. За хичээгээрээ заа юу. За голохгүй үү. За бүгдээр одоо голцоо заа юу. За та нар байгаа болохоор бидний дэмжиж байгаа байхгүй. Яагаад гэвэл та нар дараа чи энэ байгалыг авч явах хэрэгтэй хүмүүс тийм үстэй. Энд дээр одоо та нар жоо залуу хүмүүс байна тий. 20 жил дараа хөнгөө одоо хүйцэн байх чаа юу гоё. Байлгаа та нарыг одоо манайхаа яг одоо Хөвсгөл аймгийн цагаан нуур сумд галын наадам болж байгаа. Тэгэхээр хэдэн дөрвөлжлөх юм бэ галын наадам? Энийг зогсоохгүй ч байж болно. Гал гэдэг чинь өөрөө амар гоё эерэг энерги түгээд шүү дээ, тий. Тэгээ энэ энергийг хүмүүстээ аялагчтай өгөхгүй ийм гоё юм. Тэ одоо утгагүй бас солиоч яваа. Тэгээ манайхаа чигтээ хүлээж гараа. Энэ аялал бас хаач байсан болоог байгаа шүү. Дөнгөж 40-50% л орж байна. Амар гарч ирсэн. За. Хөвсгөл аймгийн Дархтын 3 сумын нэг болох цагаан нуур сумын зүүн тайгаас энэ өглөөний мэндийг хүргэе. Тэгээ бид хэд урд шин зүүн тайгад яг тайгын хасах 40 градуст уртсанд бараг л уртсан дотор таах. Энэ уртснаас бараг ялгаа байхгүй үстэй. Уртснаас бараг ялгаа байхгүй. Маш хүйтэнд бид хэд ямартай ч 9 минут хон чадлаа. Бид дээр ирэхээс өмнө яг энд хоны гэж бодоодсон байхгүй. Гэхдээ энд байгаа ихэнх хүмүүс айж исэн. За өглөө яг амьд минь сэрэх нүү баг гар хөлчихвээ гэж айжсэн чинь ер нь дажгүй хонлоо шүү. Дээрээс нь төсөөснөөс цагаараас аягүй гоё дулаахан байлаа. Гоё дулаан байлаа. Өглөөгөр гоё цас орлоо. Тэгээд энэ өглөөний мэдрэмжийг үгээр илэрхийн аргагүй гоё өглөө байлаа. Тэгээд ах яг өглөө гэрээсээ гараад ингээ харсан чинь нартай мөртлөө цас ороод. Тэснээ ингээд баг 30-40 цаа бог ирцээ. Амар гоё өглөө байлаа шүү дээ. Маш гоё өглөө байлаа. Тэгээд ахын нэр хэм билээ? Баттулга. Та хэдэн жил амьдарч байлаа? Одоо насаараа амьдарч байна дээ. Та чангаар шүү дээ. За бид хэд болохоор Баттулга ахын гэрт хонсон байгаа. Тэгээд та хэдтэй Баттулга ахыг нэг товчхон танилцуулъя. Тэгээд тайгад бас маш олон жилийн хугацаанд амьдарч байгаа. Тэгээд сонио ачин бас сонсъё гэж бодож байна. Одоо энэ зүүн тайгад те одоо ийм асар хүйтэнд ингэж олон жил амьдрна гэдэг хамгийн гоё зүйл нь юу байдаг вэ одоо энэ? Гоё зүйл нэг одоо ингээд амьдраа сурцсан болох аль багаас ингээд сурцсан болох дараа ер нь ингээд намар одоо ингээд цаас орж ирэхдээ одоо наа цааш явах юм аа хавар одоо ингээд нэг цаас хайлаад ногооргаад эхлэнгөт нэг явах тийм сонирхолтой болчихдог байна. Энэ цагаан нуурд очиад би нэг 3-4 хонаал байх гэж тайгаргаа явна уу? Явна. Ер нь гарц амгалан тайван амар байдаг тий. Намарт нөө анхнаа цаас ороод ингээд улаан ороогаар ингээд тэнгөтл зүгээр цагаан нуурт байсан бол бүшүү тэрэг тайг гарна шууд маргаас хөвдөн шууд цаас орохоос урдлаа. Тийм хөл очтой. Цаас орж явах үед л ерөөсөө тайгаруул зөвлөх хэрэгтэй юм тий. Цаас орсон намар хоёр л гоё байдаг байхгүй юу? Өвлийн хамгийн гоё сар нь хэдэн сар байна? Яг одоо ирсэн байгаа бид хэд ирсэн байгаа хамгийн гоё үе мөн үү? Яг 1 сар
Одоо 12 сард л одоо хамгийн гоё үе байдаг. Ой. За манайха вэжээр энд нэг цаабуугын дайралтад орж ирлээ сая. Яг камер дайраад авч явах шахлаа. Одоо битэд ингээд одоо 10 хэдүүлээ явж байгаа байхгүй юу? Тэгээд хүн юм чи бийдсэн шүү дээ ах тий. Өглөө өрөө бийдсэн. Тэгээд шүн мөн бийдсэн. Тэгээд яг бийдсэнгууд ингээд бүх цаабууг урд хүрээд ирэн заяа. Урд гүгээл ирнэ. Урд гүгээл ирнэ. Яг бийцаал тэгээд яг ингээд яг гаргаад ирэхгүй дээ. Нэг давсрах гэмт юм байна. Яг нөгөө өмдөө тайлаад яг ингээд бийцэх гал ихлэнгүүд бүх цаабаа хүрээд ирэн заяа. Энэ айгу ирээдүйд үг шууд идээл дээ тий. Тэгээд ирээл нэг давс нэг шээс чинь нэг давс давстаа цай юу удахгүй аган дүүгийн гарын даараад байна тий. Аган дүүгийн хэсгийг орё. За тэгээд ямар тач анх удаа ингээд Хөвсгөл аймгийн тий Дархтны 3 сумын нэг болох цагаан уур сумын зүүн тайгад хонж үзлээ. Тэгээ хонж үзсэн сэтгэл бол үнэхээр тасархай банаха. Өглөөний дүр зураг бол үнэхээр кино шиг байсан. Гарч ирээд харсан чи ингээд нартай мөртлөө ингээд цас ороод тий. Тэгэл ингээд 50 цаа бууг ирсэн. Тэгэл ийш уул руу харах юм бол ингээд битүү ингээд модон ингээд цав цагаан болцсон. Тэгээд ингээд гадаа үнэхээр цаг агаар гоё. Өглөөний энэ мэдрэмжийг бол зүгээр хэлэх аргагүй мэдрэмж. Тэгэхээр хүн тайгад гоё өгтөж бид эдийг өгтөж авсан зөндөө баярлалаа. Зүгээр. Оо тахад буцаж ирж байгаа л та. Хүн орох юм аа. Тийгит махэдэ нормал юм. Малаха чол. Малаха юу вэ? Ягер бол. Амар өөдсөн царай гаргая. Хасах төгчд ингээд зайруу эзэгтэй энэ даруулахгүй лээ. Сэтгэлийг арагдаж хайлаарай. Сэтгэлийг арчиж хайлаарай.